Гялхар уудгүй Монгол төрийн бус байгууллага юм байсан. Тэр үү? Хөдөлгөөн гялхар уудгүй Монгол тэгээд хоггүй Монгол төрийн бус байгууллага юм. Тэргүүн байгаа. Тэгээд сая бас гэхдээ яаж хогоо ангилдгийг бас харлаа. Бүх хогнуудаа ангилдаг гэж байгаа. Манай болохоор арай харах бас бүгдийг бас ангилж эхлэх байгаа. Тэгээд хамгийн захад бол амка буюу амглын эрдэнэ энэ оюулаа хогоо багслаа энэ юу тэр хог хаягдал нэлийн урт тийм нэртэйсэн. Хог хаягдлыг хэн боловсруулах холбооны төслийн менежер байгаа. Тэгээд энэ бас өмнө нэм өдөрлөгийг бол зохион байгуулж их завгүй үүсэн. Тэгээд ийм гурван мундаг бүсгүй байна. Тэгээд за гэртээ яаж одоо хог ангилдаг болсон талаар эхлээд бүжин лам ихчээсэн. Ихч гэхээр үл юм. Тэгээд ихчээс эхлэе. Тэгээд та хэзээ ангилж эхэлсэн бэ? Тэгээд ямар хөндөрлүүд вэ? Одоо яг хөндөрлүүд байдгүй те сая бас видео дээр бас хальт дурдлаа шүү дээ. За бүгдээрээ сайн бацгаа намайг хүчингийн үед би уг нь бол сэтгүүлч мөн гэхдээ 2 жил орчмын өмнөөс энэ хог хаягдaltaйг санаа зовоод яагаад заавал сэтгүүлч гэхээр заавал эдийн засаг улс төр ярьж явах хэрэгтэй. Би хог ярьдаг сэтгүүлч болъё гэж өөрөө шийдээд тэгээд эхэлсэн юм байна. Тэгээ хүн ингэдэж шүү дээ нэг нүд нээлтэн гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр би яасан бэ гэвэл нэг арлын орн руу сурахаар явсан. Тэгэхэд Япон оюутнуудтай хамт байсан. Тэгээд тэр Япон оюутнууд ерөөсөө хогоо хийж чаддгүй. Үлдсэн угаалгын нунтгаач гэсэн тал шампуноо ч гэсэн дараагийнхаа оюутанд одоо ингээд наагаад хатан ингээд дээдлийг авчиад үлдээд байсан. Би тэгээд тухайн үед ёо энэ Японч ямар нарийн юм бэ гэж боддог байсан. Одоо бодоход бол тэд нар хамгийн хямдралын ухаантай багаас нь нэг хог хайж болохгүй хог хайх юм бол дараа дэлхий бохирдно гэдэг одоо заацсан учраас тэгж одоо тэгдэг байсан юм билээ л дээ. Тэгээ би эргэж ирээд манай монголчууд энэ хог хаягдлыг ерөөсөө ойлгохгүй байгаа. Замраагүй хаяад байгаагаасаа болоод өөрсдөө ингэж айгүй хорддог. Жишээлбэл манай улсын хэмжээнд одоо хор тавдрын өвчлөл жилдээ 2600 гэж байна. Тэгээ би бодлоо манай ихч хор тавдртай байсан. Тэгээд ахын хамаатан садан өвөө эмээ гэж ерөөсөө ингэж айл олон хамаатан садны хор тавдрын өвчтөн хүн байгаад байдаг. Тэгэхээр энэ хор тавдар гэдэг чинь нэг талаар амьдралын хэм маяг гэж байгаа бол нөгөө талаар яалтчгүй бид нар чи байгалийн амьтан юм болохоор байгалаа хордуулахаар ингээд өөрсдөө хордоод байгаа юм байна гэдэг маш сайн ойлгосон. Тэгэл ерөөсөө хогоо буруу хайснаас бид нар хордоод байгаа юм чинь энэ хогоо ойлгодог болъё тэхийн тулд би яаж оролцох ёстой вэ гэл тэгэл ерөөсөө өөрөө хогоо ангилж эхэлсэн юм аа. Тэгээд хогоо ангилсан шалтгаан бол нэгдүгээр тэр Япончуудаас суралцсан байлаа. Хоёрдугаар миний өөрийн бас эмзэглэл байсан байна те. Яг тэгэхээр бид нар хогоо ойлгохгүй байсан учраас эргээд өөрсдөө хордоод энэ хамгийн гол шалтгаан гэх юм бол бүр хүүхэд маань байгаад байдаг. Сая та нар энэ өндөр харсан ч гэдэг нэг ялгаар зузаан нэмнээс хамаараад ерөөсөө 100-аас 500 жил хунзар ололтод 1000 жил хүсэнд хадгалагддаг. Хүсэнд хадгалагдахтаа доошоо ингээд хүсний хамгийн үржих шинтэй хэсэг чинь дөнгөж 20 см байдаг шүү дээ. Тэгээд тэрнээс доошоогоо урагшлын үндэс тэгээ ус тэгээ бүр эргэн тойрон 70 м радиусаар ингээд бүр шүлтлэгжүүлж хийдэг байхгүй. Шүлтлэг гэдэг бол ойлгомжтой. Тэгээ бид нэг хуруугаа түлчгээд яаж хосдог вэ? Яг тэрнтэй адилхан хүс тэгжил өвдөж шаналдаг байхгүй. Хэлж чаддаг болохоос. Тэгээд энэ бүхнийг одоо би ойлгоод хамгийн гол нь ингэснээрээ бид нар үр хөвгтэй амар хордуулж байгаа. Би яг хөө гэлгарууд нэг удаа гэлгарууд хаяад стан дээр өгч штэ. Яг бол Монгол хүний дундаас нэлж 65 юм чинь. Тэгсэн чинь миний хайдсан ганцхан удаагийн гэлгарууд дахиад 500,000 жилгээ боддоо. Тэр чинь 7, 8, 9, 10 үеэ хордуулах хорыг би шууд өөрөө гараараа хөрсөн тусад хайчаад өгчөж байгаа юм. Тэгэхээр ийм амар үйлдэлийг би хийх одоо үнэхээр тийм хүсэхгүй байсан. Тэгээд ерөөсөө ангилж хэлсэн гэсэн. Гол шалтгаан. Тэгэхээр яг ойлголтоос ихсэн шүү дээ. Ойлголт яг нэг энэ хайж байгаа хог маань ихэнхдээ бол хүмүүс бол хумсралгүйгээр ерөөсөө гарнаас нь онлоод бол тэр одоо зүйлийг бодохыг хүсдэггүй байгаа. Тэгэхээр тэр хаашаа явдаг вэ? Хэр уддаг вэ? Ямар нөлөө үзүүлдэг вэ гэдэг нь ойлгоод хэлэх юм бол бас ерөөсөө энэчээс эхэлж байгаа юм. За тэгээ миний 100 гарт асууж байгаа мөнх цолоос бас асуумаар хогоо багсгын групп тэгээд
юу би ихтэй бас хамт очсон л да. Нөгөө саруул хотхны урд ийм хог ангилах болон нэгдсэн байгаа. Та бүхэн бас мэдж байгаа хог ангилаад хайж байгаа. Тэр болон нээсэн одоо бүсгүй маань бол энд байна. Тэгээд та бас яаж энэ ангиллалтыг одоо хийж гисэн бэ? Хизээс хийсэн бэ? Тэгээд яг юу яг бас ангилахад хүргэсэн бэ те? За хогоо бас би групп дээр бүгдөө ороод мэдээлэл авах юм бол илүү дэлгэрэнгүй байдаг болохоор би хамгийн түрүүлж бүгдөө юм гар утсаа аваад кириллээр хогоо багасхыг гэж бичээд хаагаад үзээрэй гэд яг одоо хаагаад үзээч гэж уриалж байна. Тэгээд групптэй орох юм бол бид нар өнөөдөр сурах гэж мэдэх гэж нүдэ нэх гэж ирсэн болохоор зөвхөн энэ хэдэн цагийн хугацааны туршид олж авч амжаагүй зарим мэдээллүүдээ группээс аваад тэгээ өнөөдөр өнөө цагаа зарцуулж ирж байгаагийнхан бас нэг хэрэг гаргах гэж бодож байна. Бүгд групптэй одоо орчих. За тэгээд 10-аа би яг одоо юунаас эхэлсэн бэ гэхээр ер нь бол өмнө өмөрөөс эхэлсэн. Өмнө бүх хүмүүс дургуй штэ өмнө өмөрт. Тэгээд энэ өнөр болвол миний 95 өртөж эхэлсэн л дээ. Орчныхаа гадаа гарахаар яг нөгөө орчны хажууд том савнууд байдаг орчнууд бол мэдчихэж байгаа. За тэгээд гэртээ авах гэж байгаа мөртлөө муухай өнөрийн хажуугаар шууд ингээл хамраа гараал эхэлдэг. За тэгээд гэрт болохоор жоохон дулаараад ирэхлээр гэрт өнөртөж эхэлдэг. Зарим айлууд бол ялгаад ангилаад цэвэрхэн болоод өнөргөө байж байгаа л ч зарим айлууд бол нэг доор нэг хогны савнд бүх зүйлээ хийдгээс болоод ерөөсөө оройн хийсэн хог маань маргааш өглөө өндөртөө олол гараад ирдэг. Тэгээ энэ өмнөрийг цаашгаа энэ бол нөгөө хорт бодос ялгаруулж байгаа гэж зүгээр л анхны ээжийн одоо энэ зөвгөр ерөөсөө би хүүхдүүдтэй муухай мөртөө газар байлгамааргүй гэж бодсон л доо. Энэ нь бол нэг жил гарны өмнө яагаад би өмнө хийхгүй байгаа болоо гэж бодсон. Яагаад хийхгүй байгаа болоо гэх юм би өөрөө 7 жил Японд амьдрахдаа өдөр болгон хогоо ангилж байсан мөртлөө Монгол Монгол юм байт юм байна гэж буцаагаал нөгөө нэг түнхэнд одоо хогоо хайж ихсэн байгаа хгүй. Тэгээд яг тэр үедээ би юу бодож байсан гэхээр ерөөсөө зөвхөн өмнөх юм бол урдах ажиллаа тийм урдах амьдралаа бодоодсэн. Гэхдээ юу үсгээд байгаагаа яаж амьдраад байгаагаа анзаарахгүй байсан. Тэгэхээр би нэг ингэж зогсоод эргэж хараад би ч одоо яг ямар юм дээр амьдраад байна. Их сайхан амьдраад байгаа мөртлөө өнөөдөр бид нар хэрэгжилж байгаа юм болгон буцаагаад манай хүүхдүүдэд маань бүжээгээ хэлдгээр тэрний хүүхдүүдэд тэгээд тэр төрөний шиг Монголын багшийн хэлдгээр 2050 он гэхэд дэлхийд бүх хүмүүсийн одоо хэрэгжилж болох тэр байгалийн нөөцийг өнөөдөр дандаа ингэж бэлтгэж байгаа юм биш үү? Энийг эргэж харъя гэж бодсон. 2050 он бид нар 30 жил байна. Тийм. Дахиад нэг их дэлхий хэрэгтэй гэж ярьдаг болчихсон шүү дээ. Одоо дэлхий хайх хэрэгтэй болсон. Тэгэхээр олдохгүй шүү дээ. Тэгэхээр бүгдээ олдохгүй байгаа болохоор яах вэ гэхээр өөрөөсөө одоогийн хийж байгаа үйлчлэгийг засчихсан бол болж байгаа. Тэгээд би сайхан юм зүйл болохоор монголчууд өнөр 3 саяулаад цөөхөлээ ямар нэгэн эргэлт шинжилэлт маш хурдан тасаж зогсож чаддаг. Тэгээд орчин үеийн сэтгэлгээтэй юм, арчлалын сэтгэлгээтэй юм хүмүүс. За тэгэхээр би тэр үнхий байгаа байдлаасаа салахын тулд эхлээд би хогоо яаж ангилах вэ гэдгийг өөрийнхөө хийж гисэн. Зүгээр мэдэхгүйгээр одоо мэдлэггүйгээр. Тэгээд мэдлэггүйгээр хэдийн хэмжээр ангилаад энэ чинь өрнө баримжаагаар нэг иймэрхүү зүйлтэй гэдэг ингэж бодож байгаа. Энэ маань нэг хэд хогол үргэлжсэн л дээ. Тэгээ ер нь яг зүг их бол би ч одоо яг ямар юуны төлөө хийгээд байгаа юм. Тэгээ би үйлдвэрүүд дээр очсон. Бүх үйлдвэрүүд дээр өөрийнхөө мэдж байж хурж болох бүх үйлдвэрүүд дээр Улаанбаатар хотод байгаа үйлдвэрүүд дээр очиод би нэг иргэн байна гэдэг. Хог боловсруул. Тийм. Нөгөө энэ хог маань ямар нэг байдлаар хэрэг болох ёстой гэж би бодсон л да. Тэгээд хурцрын үйлдвэр, дэлгэр удны үйлдвэр гэдэг тэгээд органик бордоо байна уу гэдэг ингээд хаагаад явж байгаа дахин боловсруулах холбоотой бид танилцсан. Энэ холбоо байд юм байна, үйлдвэрүүд байд юм байна. За тэгвэл иргэн би яах ёстой вэ? За тэгээд ангиллыг тэр үйлдвэр дээр хэрхэн ангил одоо хэрэглэгдэж байгаа түүхий байгаа вэ гэдгээс үндэслээд ангиллыг хийж эхэлсэн. Хуванцар, цаас, гэлбэр, хөдөө, бордоо, хэмжлээ одоо ер нь бол 9 төрлөөр ангилж болж байгаа.
тэрийг гэртээ хийхдээ хиндэ яг нөгөө батагийн төрөний үзүүлсэн шиг ямар нэгэн олцсон цаавандаа ч юм уу те ингээд ялгаруудын буландаа ингээд чихээд ихэлсэн. Тэгээ энэ маань сүлдээ ингээд зэгцрээд ирэхлээр аль нь их гардыг ямар хаягдалт ямар сав хэрэгтэй гэдгээ өөрөө анзаараад эхэлэнгүүтээ би жишээлбэл энэ одоо манай гэрийн зургийг харуулж гисэн байна л да. Энэ маань болохоор ингээд англитын булан маань энэ сакснууд болвол хаягдал соёлын цасаар шүлцэн. За тэгээд энэ төмрийг нь бол барилгын аргатураар үлдэглээр хийлгэсэн юм одоо. Тэгэнгүүтээ за тэр хэсэг нь яах вэ те? Гол нь ингээд англидаг булантай болсон би. Гоцхон болон байна. Яг хавцтай юм шиг. Тийм. Энэ дээр миний нэг одоо өөрийн гэсэн үзэл бодол байгаа нь энэ болохоор бид нар нэг хог биш зүйлийн тухай ярьж байгаа. Яг өнөөдөр хогны тухай яриаггүй. Бид нар хог биш зүйлийн тухай ярьж байгаа. Хүмүүс хог гэж бодож байгаа зүйл хог биш шүү гэдгийг үзүүлж байгаа. Нөгөө 70-80% маань хог биш гэдэг. Тэгэхээр хог шиг ханддаггүй би бол энийг бол ямар нэгэн байдлаар агуулах сав те дараа нь одоо энийг хадгалж байгаа нэг хүнд өгч байгаа гэдэг байдлаар ийм хадгалах савнуудыг гэртээ байгуулсан. Тэгээд энэ гэрийн англитын булан хийнгээ би ер нь яагаад ганцаараа англиад байгаа юм бэ? Энэ ямар одоо энэ утга учираа өргөжүүлэх хэрэгтэй биш үү гэж тоо. Тэгээд би энэ групп нэслэлтэй хогоо багсгээд энэ групп маань 17,000 хүн нийтээр тийшээ бид нараас амилмаар байна гэж бүгдөө ингэж сэтгэлээ илэрхийлсэн учраас энэ хүмүүсийн энэ тулгарч байгаа эзэгтэй нар тулгарч байгаа гол асуудал нь амилчаа дараа нь яах юм бэ гэдэг. Тэр амилчаа дараа нь яах вэ гэдгийг дэлгэрүүлэхийн тулд булан нисэн энэ буланд бол хинж очиж болно. Энэ 365 хоног нээлттэй цонх байгаа. Тэгээд энэ булан дээр бүх энэ англитын төрлүүдийн тухай заасан. Тэгээд группийг болохоор өдөр болгон шинэ мэдээллээр хангахыг хичээдэг. Ингээд одоо Монголыг одоо сошиал нэтворкт орж боломжтой бүх хүнд энэ мэдээллүүдийг түгээж эхэлсэн ийм байдлаар эхэлсэн. За үнэхээр гэрээсээ эхлээд ийм болон үзснээсэн байгаа. Харахмаар байна те. Гэхдээ бас нэг бодлын бас жоохон хэцүү санагдчих л та. Тэ одоо Япон таар хоёулаа Японы тал дээр ярьлаа те. Би бас багтаа Японд 6 сар бас амьдарч үзчихсэн. Тэгээд бас ингээл яг л өдрөөр өөрөөр хогийг ингээд цуглуулад яг л англиар найдаг. Тэгээд хогийн савнаас нь тийм муухай өнөрцдгүү. Би бол Монголоос суралцсан. Ялангуяа гэр бүлээсээ тэр бүр ааваасаа манайх нөгөө хөдөө малчинтай. Тэгээд өвлөн малчингаараа малаа харуулад зун нь өөрсдөө мал дээр хавтал тийм байлсан. Тэгээд зун нь ингээл мал дээр гараад очивол аав маань ингээл гэрээ тарчаал ээж эгчнэр маань цаагаан чанжаа хооронд усны тэрэгэн дээр нөгөө баан тавиад тэгээд тэр орчмыг цэвэрлдэг гэсэн намайг дагуулаад би айлын баан л та. Тэгэл манайхыг нүүж ачаар тэр газар маань өнгө ордог гэж манай тэр тийм хүмүүс ярьдаг гэсэн. Өнгө ордог. Тэгээ одоо нөгөө хоггүй болоод тэгэл бидний байхгүй хугацаанд уургасан тэр шарилж өгсөн бүгдийн цуглуулаад шатаагаас өөр цуглуулсан хог ирэл цуглуулаад ингэж хайдаг гэсэн. Тэгээд дээрээс нь бас имээ маань бас маш одоо англиг бүрэн хэвтрүүлсэн байсан хүмүүс нь ерөөсөө мэддэггүй байсан. Яг тийхэл ёстой юм шиг зүгээр хараал яваад идэгсэн. Тэрийг би бараг жилийн өмнөөс имээг ангилдаг гэдгийг ойлгосон. Яа гэсэн чинь ингээд манай имээ нөгөө үлцэцтэй дүүгийнхаа нохоонд нь ингээд илүү гарсан хоолой цуглуулад ингээд хөлдөөгчн дотроо юм цагаан тагтай сав хийгээд цуглуулдаг. Тэгээд хүнсний ногооны хаягдлаа болохоор имээгийн тэр дүүгийн нэг 4-5 хүртэл тэрэнд нь ингээд балкон дээр ингээд нэг уутанд ингээд цуглуулдаг. Тэгээд дүүрэн гүт нь ингээд үлцэц рүү очиж өгдөг. Тэгээд тэр нь бол ерөөсөө л угаасаа байх ёстой юм шиг санагддаг гэсэн. Тэгээд нөгөө үн хурж болохоо дахин боловсруулагддаг, түүгийдийн цөвүүдээр авагддаг хогнуудыг нь бол зүгээр нөгөө хоёр тусдаа уутанд ингээд ялгаалагддаг. Нэгэнд нь болохоор хунзар лазаа цуглуулаад арсныхаа жиж өгдөг. Тэгээд яг бүтээгдэхүүн системтэй байсан шүү. Тийм байсан хамгийн нэгтэй би яг жилийн өмнө мэдчихэж байгаа байхгүй.
манай эмээ чинь амар англи хаттай байна. Өөрөө энэ нөгөө төслийг хэрэгжүүлж явж байхдаа хүртэл тэрийг ойлгохгүй байсан. Нөгөө зүгээр угаасаа л тэлэх ёстой гэдгийг ингээд дахин суудсан. Тэгээд тэрнээс шалтгаалаад би яг хог хайдлаа орсон. Өөрөө угаасаа даал орсны мэргэжлээр сурсан. Тэгээд ингээд хөдөө авахаар ингээд хамгийн хажуугаар ингээд амар хог гэдэг ш. Тэгээд ялангуяа суурангаас ингээд гараал явахаар ингээд бүр нөгөө гэлрот ингээд нэг алглаад ингээд бүр салхинд хийсээд ингээд ногоонуудад очиод ингээд наалгцсан байдаг. Тэгээ нөгөө нэг багтаа угаасаа тийч аавтайгаа орчлоод цэвэрлдэг байсан. Тэр юугаар л зүгээр яана энийг цэвэрлчих яагаад ингэдэм бол гэж гайхаж ингэж явсаар аваад их сургуулаад төгсөөд яг манай аав ээжийн төрснөтэйг одоо миний төрснөтэйг хөсвөлийн жаргаланд тэгээд мадраа очсон чи хогийн цэг 8 болсон гэдэг хөндийг өндөр тарцсан гэсэн. Тэгээд тэрнээс эхлээл хог орсон. Тэгээд одоо яг хог хэвлийн холбоонд бол 3 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд ерөөсө хогтой ингэж хөөцөлдөж авсаар амлаарсан. Манай одоо үеийнхэн бол намайг хогийн ам гэдэг. Хогийн спайд түүхтэй гэр бүлээсээ ирсэн. Өмнө англи. Эсвэл манай энэ бодож байна те. Ер нь энэ өрөөндөр нэг юм хайдгүйсэн те. Ерөөсө хаяхгүй нэг хайчаач те. Тэр нэг ундааны саамаа шал өөр юм болцсон явж идэг те. Энэ өөр ингэрт очиод тэгэхээр бүгдээ бас гэр бүлээсээ тэгээд энэ өссөн орчноосоо хүрэл одоо энэ иргэн тойрны орчноосоо нөлөөлөл авсан байсан юм. Би бас манай аав амар сонир баг авах би гээд бүр аваасаа заримдаа ичдэг гэсэн байхгүй. Ингээ явж ирсэн годомжинд хог төгөөд ихэлдэг. Тэгэнгүүт ингээд аав та яагаад байгаа юм бэ те. Тэгмэд би энэ чинь түүхгүй бол одоо хин түүхийн ухаан юм ярьдагээс байхгүй. Манай бас юу одоо цэвэрч мэлтэй. Тэгэл ингээд би одоо тэрийг багтаа одоо их бороо ойлгодог байсан юм лээ. Энийг өөр хүн түүх ёстой гэж ойлгодог байсан. Гэтэл аав маань бол бүр шал өөр төвшөнд хардаг. Тэр годомжтой тэр годомж талбайг өөрийн юм шиг цэвэрлэдэг. Яагаад тэрийг зүгээр авчих болохгүй юм гэж боддог байхгүй. Тэгээ би одоо айж мажмаар бас тийм болоод байгаа. Тэгээд бас иргэн тойрныхаа залуучууд бас тэгж нөлөөлж байгаа айл болох те. Зүгээр л тэр хогийг авчихлаа та тийм тийм хогийг авахааргүй тийм лаг дээдсэн одоо тийм дээгүүр хүн юм уу тийм биш шүү дээ. Бид нар бол яг өөрсдөө тийм хотоо цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгээд анзаараад байхдаа бүгд ингээд яг дотроо юм оюун санааны яг юм юу хийсэн байгаа тийм өөрчлөлтийг бол хийцний дараа энэ өөрчлөлт маань одоо биеэсад гэрээ зас гэдэг шиг ихлээр биеэсад өөрөөсөө хог аюулгаар одоо баг гаргаж जैन тийм ангилж जैन тэгээд тэр хөдөлгөөнөө гэртээ өргүүлж जैन тийм одоо бүгдээ яаж цаашаа энэ гэртээ өргүүлсэн хөдөлгөөнөө Монголын айл гэр болгонд өргүүлж болох вэ? Дараагийн алхам юу гэдэг талаар бас ярилцъя. Тэгэхээр саяных дээр нэмчихлээ. Яг нөгөө эцэг хийн заавал нөгөө хийлж явуулгүйгээр биш зүгээр бэлгэлж үзүүлдэг зүйлийг бид нар ингээд хөлбөрсөн байдаг. Тэгээд сая ингээд хоёр одоо эмэгтэйхээ яриаг сонсон чи яг энэ хоёрын хүүхдэд ч гэсэн эргээд яг нийгэмдээ одоо ийм хүмүүс болж өсөж одоо болж байна гэж бодохоор бас айгаа гой санагдаж байна. Бид нар яг энэ одоо цаг үед амьд байгаа тийм бас түүхийг бас өдөр бүтээг өгчтэй нөлөөлж байгаа. Бидний өвөг дээдсүүд бидэрт юу үлдээлээ тийм энэ сайхан газар нутаг энэ сайхан үс соёлыг үлдээсэн. Бид нар юу үлдээгээд байгаа вэ гэхээр баг хог үлдээгээд 800 жилийн дараа 21-р зууны монголчууд бидэрт юу үлдээсэн бэ тийм бид нар одоо 800 жилийн өмнө гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг одоо 800 жилийн дараа одоо энэ сан бол баг байж байгаа шүү дээ. Уусаа манай өвөг дээдсийн өөжсөн усан саргыг баг тэхэн үнэхдээ тэр үед одоо баг яг уу тийм ирээдүйд яг юу болох вэ гэдэг бид нар яг одоо шийдээ явж байгаа. Тэгэхээр за өнөөдөр бүгд яг яаж өөрчлөлт хийх вэ? Тэгээд энэ өөрчлөлтөө яаж бусдад бас өөрөөсөө энэ өөрчлөлтийг хийхийг уриалгах вэ гэдэг талаас бас ярилцъя. Тэгээд хогоо багсгая гэдэг группийн юунд би харсан зарцаа ногоон гэдэг мөнгө цалаас ихэд зарцаа ногооны талаар та зарцаа ногоог сонсч байсан уу? Баг багт нэг тийм зарцаа ногоог онгоц байдаг гэсэн тийм шуудангийн онгоц байдаг гэсэн. Одоо болохоор тэр онгоц маань бол хог юм байна. За хог төвлөлтийн машин бас болоод байгаа тийм хоёр машин байгаа гэж сонссон. Тэр машин яг хаагаар яаж одоо хог цуглуулж байгаа тийшээ яаж бид нар одоо ангилсан хогоо өгч болох вэ гэдэг талаар мэдээлэл өгч.
Зарцаа ногоон гэхээр хүмүүс чиглэх байх гэж тийм нэр өгсөн бид нар. Тэгээд зарцаа ногоон яагаад гарч ирсэн бэ гэхээр түрүүний нөгөө харуулж ирсэн болон тэр бол ганцхан газар байрлаж байгаа. Нэг тийм байрлал байгаа л да. Тэр нь болохоор Саруул хотхон гэдгийг ууртал. Гэтэл тэр хавьд оршин сууж байгаа биш те. Ямар нэгэн арай жоохон холхон байгаа бөгөөд гэртээ ангилдаг. Энэ ангилсан зүйлийг би үйлдвэрт авчиж өгье гэдэг хүмүүс байгаа. Тэр хүмүүс ангилсан зүйлийг үйлдвэрт авчихын тулд бүх үйлдвэрүүдээр нэгээр очих хэрэгтэй болчихж байгаа. Яг тэгвэл тэрний теорийн логистик байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс бид нар үнэхээр урайлаад ингээсээ, хэрэгжүүлээсээ, хогоо ангилаасаа гэж хэлж байгаа бол бид нар тэр хүн сүүл хүртэл туслах ёстой гэж бид нар бодоод зарцаа ногоон гэдэг үйлчлэгийг сайн дураараа санаачилж гаргаж ирсэн. Тэгээд зарцаа ногоон гэдэг бас монголоор бичсэн тээж байгаа л да. Тэгээд мессеж бичгэрүүдээс автоматар хариулаад хаягаа хаанаас юу тавилуулмаар байгаагаа мэдээлэх юм бол тэр гэрт нь очиж эсвэл сургууль байгууллагад нь очиж тэрүүлээ гэдэг. Тэгээд том жижиг хоёр машинаар хагас бүтэн сайн өдрүүдэд одоо сайн дураараа манай хүмүүс очиж авдаг. Энэ яагаад энийг хийж байгаа гэхээр энүүг хийгээд бид нар нийслэлийн бүх давхрыг тавиулж чадахгүй. Гэхдээ энэ боломж байгаа. Тэгээд эхний ээлжинд үнэхээр ухамсарлаад хиймээр байгаа энэ хүмүүст бид нар тусалмаар байна. Энийг даган дуурайгаад эсвэл энийг ямар нэгэн байдлаар бүр бизнес болгоод хийх өөр газрууд байвал болдог шүү гэдэг нэг эхний тестийг хийж үзүүлж байгаа. Ийм үйлчлэгээ. Тэгээд сайн дуурай гэж тийм. Тэгэхээр би энийг бас юу юм болоо нийслэлээс хийж эхэлж байгаа болоо гэж бодож биш юм шиг юм тийм үү? Тийм. Бид нар нөгөө ихэндээ бол бид нар хууль хүмүүс сууж байгаад одоо нэг төрийн бус байгууллага орчил үндэсний төсөв төрийн бус байгууллага болсон л доо. Гэхдээ бид нар одоохондоо ямар санхүүжилт аваагүй байгаа. Ямар нэгэн байдлаар их мэдлэлтэй болон одоо төслийн тийм хүмүүстэй одоо ингээд ардуур болон урдуур холбогдож амжаагүй юм л да. Яагаад тэгэхээр энэ бол маш их цаг хугацаа тий олон янзын шатлалд дамждаг л байна. Тэгэхээр бид нар ерөөсөө өөрөөсөө хэлсэн. Тэгэхээр энэ үйлчлэгээ яг сан бүрэлдэхүүн үнэгүй биш бас үнэтэй юм. Энэ жишээлбэл 5,000 төгрөг ч юм уу тий. Гэхдээ тэр бол таксины мөнгөтэй адилхан л да. Түншиндээ явдаг гэхээр би одоо бараг сайн дурыг гэж хэлж байгаа. Энэ тийм л үйл ажиллагаа яг хийгээд эхэлсэн юм. Яа модыг нийслэлтэй ямар нэг юм хийхийг хүлээхгүй одоо өөр хийнийг энэ өөрчлөлтийг эхлүүлэхийг хүлээхгүйгээр шууд өөрсдөө эхлүүлээд ингэ явж байна гэдэг бол бас ингэ бахархмаар. Гэхдээ бас нөгөө талаараа яг яагаад зарцаа ногоон энэ яг нийслэл даяараа өрнөхгүй байгаа юм бэ? Яагаад ийм болгоор байр болгоны гадаа байхгүй юм бэ гэдэг юм бас жоохон утгамаар санагдчихсан л да. Энд нэг бид нар тийм өмнө тэгж бодох зөв. Тийм учраас бид нар одоо ингээд шаард яа гэдэг нэг тийм шаардлагуудыг тавина давхар тий. Гэхдээ ер нь олон улсын жишээнээр бол жишээлбэл би миний мэдих жишээн дээрээс хэлчихье. Япон улсад бол энэ сүүний сарны баглаа буудлын дээр 1984 онд бас л нэг хийдэг нэрийн эзэгтэй байгаа санаачлаа. Яагаад энийг буцаагаад үйлдвэрүүд нь авахгүй байгаа юм бэ? Сүүний үйлдвэрүүд гээд тэгээд холбоо байгуулад тэр холбоогоор дамжуулаад орон нутгийн тээврийн үйлчлэгээд нөгөө булан англи дээр гаргуулад тэгээд сав баглаа буудлын үйлдвэртэйгээ холбогдож байгаа. Ингэсэн явсаар хаад одоо сав баглаа буудлын сүүний пакетны сав баглаа буудлын холбоо гэдэг маш том холбоо Япон улсад олон сүүний савыг 100% дахин боловсруулдаг болчихсон байна. Тэгэхээр энэ хууль хүнээс эхэлж хийсэн ч гэсэн энэ буцаагаад том хөдөлгөөн энэ нэг хүмүүсийн хүсэл эрмэлзлийг сонсоод улс орнын хөлөөгтэй эсвэл ямар нэгэн бизнесийн байгууллагад тэрэнд хариулах тийм хөшөө болж чадна гэж бид нар итгэж байгаа. Үнэхээр чадах байх гэдэг би ч гэсэн итгэлтэй байна. За тэгээд хатагтай бүжиглэх хамаас би юу гэж боддог вэ? Хичээсэн. Та хоггүй Монгол хүмүүс байгаа бас энэ талаар ямар ажлууд хийж байгаа вэ? Тийм бидний хувьд яг тэгэхээр нөгөө Гялхар утга Монгол хөдөлгөөн гэж Facebook дээр пэйж байгаа. Тэрийг ажиллуулад хамгийн гол нь
хогноос салахын тулд яах ёстой вэ гэвэл хандлага өөрчлөх ёстой. Хандлага өөрчлөхөөс өөрчлөхийн тулд яах ёстой вэ? Зөв мэдээлэл авах ёстой. Тэгжэл бодоод яг Гялгар утгын Монгол хөдөлгөөн гэдэг пэйжээрээ одоо энэ өөрийнхөө хогоо ангилж байгаа, олон улсад яаж хогоо ангилж байгаа, хогноосоо болоод бид нар яаж зовж байгаа, хогоо яаж бидэнд эргүүлээд мөнгө олгож болох уу гэсэн хогтой холбоотой бүх төрлийн мэдээллүүдийг яг л одоо хогоо багсыг группийнхэнтэй адилхан ямар нэгэн ашиг харахгүйгээр жил хавны хугацаанд хийж ирсэн. Тэг гэрийнхэндээ баг хөөгтгөө шахчихсан шүү дээ. Ямар ч ашиг орлогогүй юу хийгээд яваад байгаа юм гээд. Гэтэ хүн хий гэвэл ерөөсөө тийм мөнгө төгөөр ерөөсөө бодогддгүй юм байлээ. Нэгдүгээр, хоёрдугаар хийхийг хүсэх юм бол заавал арга зам гарч ирдэг. Заавал мөнгө нэгдүгээр биш. За манай төрийн байгууллагаас юу гэдэг вэ гэвэл хамгийн нэгдүгээр одоо сошиалар мэдээлэлээ түгээхээс гадна за бүжээ хүмүүс ингээд бас миний хувийн аккаунт байгаа ecobujin.com гэдэг сайт байгаа. No Plastic Mongolia гэдэг YouTube дээр сууг байгаа. Тэгээд яг энэ бүх төрлийн суугаараа мэдээлэлүүдээ хүргэдэг. Хоёрдугаар би одоо нэгэнд 30 гарсан хүн тийм манай аав ээж хэрвээ хогоо ялгардаг дээрээс нь хогоо хайж болохгүй шүү гэж тодорхой хэмжээнд хэлдэг байсан бол би хар багасаа л хогоо ялгардаг болсон байсан баг. Гэтэл харамсалтай нэг нэг хоёр нийгэм шилжээд тухайн юу хог болсон шүү дээ тийм ер нь бол ихэнх нь аюул хэцүү болсон. Тэгээд би одоо юу гэж бодоод байгаа бол манай төрөөс байгууллагаас нийгэм хандлагын тогтцсон хүмүүсийн хандлагыг өөрчлөх маш боддог байхгүй юу. Жишээлбэл бид нар дандаа сургалт хийгээд явдаг. Өнгөрсөн нэг жил гарны хугацаанд миний л одоо санаж байгаагаар 7000 гаруй хүүхдэд сургалт хийсэн. Яаж хогоо амьдрах вэ? Хогоо яаж багасгах вэ? Яаж ангилах вэ гэдэг хичээл сургалтуудыг орсон. За тэгээд байгууллагууд дээр жолгоо хөгжлийн төслийнхөндөө хамтраад хөдөө олон нутгууд дээр Өмнөгов, Эрдэнэт сая болохоор WWF Mongolia-тай хамтраад зүүн бүсд очоод бас л сургалт хийлээ. Ингэж сургалт хийж явж байгаа. Тэгээд сургалт хийхээр хүний бодол нэгдүгээр өөрчлөгддөг. Шууд чи тийм энэ гэж хэлэхээр хинч зөвшөөрөхгүй. Харин ийм боломж байна. Бид нар ингэж ингээд бүх талыг нийлээд хөрхөн нэрээ бид нар ингэж хог хайж болохгүй мэн гэж ойлгодог. Тэгээд томчуудад хэлэхээс гадна хамгийн гол нь бага насны хүүхдүүдэд буюу одоо нөгөө нэг 2030 онд 40 онд яг бид нар ямар Монгол улсад амьдрахыг хүсэж байгаа цэвэр эрүүлтэй тийм Монгол улсад амьдрахыг хүсэж байгаа бол тэр үеийнхээ эцдийг бэлтгэх хэрэгтэй байхгүй юу? 2030 онд 20-30 настай байх тэр залуучуудын хэм маягийг хөвшлийг одоос бэлтгэх хэрэгтэй. Тийм болохоор ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд дийлэнхтэй одоо хичээл сургалт ордог гэсэн. Тэгээд одоо 7000 гаруй хүүхдүүдэд хичээл орсон байна. За байгууллагуудад хичээл орсон байна. Тэгээд одоо би зүгээр юу хэлчихээ хүмүүс ингэдэг юм байлаа яг яаж ангилах вэ гэдгээ сайн мэддэггүй юм байлаа. Тэгээ уг нь бол ингээл чадлынхаа одоо тэр бүх суугаараа ингээл мэдээлэл хийгээл яваад байгаа. Гэхдээ одоо хүрхгүй л юм л да яг үнэндээ нэг бодлын уул нь боломж биднэрт аюул байдаг. Дээр үед бол яадаг байсан бэхээр телевизээр хин гардаг байсан юм. Улсын хурлын гишүүн эсвэл нэг алдартай бүх эсвэл нэг дуучин ч юм уу те ийм их мэдлэлтэй хүмүүс үгээ хэлэх хэрэгтэй байсан шүү дээ. Одоо ч барагдсан. Одоо юу тийм байгаа. Гэхдээ одоо биднэрт боломж байгаа гэж хараад яг нь сошиал гэдэг чинь амар том давлгаа. Сошиал дээр хинч гараад хэрвээ ямар нэгэн өөрчлөлт хиймээр байх юм бол өөрийнхөө хүсэж байгаа тэр өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлээд бусдыгаа уриалаад үгээ хэлэх боломж биднэрт байдаг. Сошиалыг тэгж ашиглах хэрэгтэй гэж би боддог. Тийм болохоор л ерөөсөө хамгийн анх сошиалаараа дамжуулаад өөрийнхөө суугаараа дамжуулаад Гялгар утгын Монгол хөдөлгөөн пэйж за ecobujin.com гэдэг нөгөө YouTube суугаараа дамжуулж хийсэн гэсэн. За тэгээ яадаг вэ гэхлээр хог юу яахын тулд энэ реклам хог хамгийн гол нь одоо ангилаас гадна хүн яастай бол хог яаж баг гарах вэ гэдгээ бодох хэрэгтэй юм шиг. Хамгийн нэгдүгээр тэгэхээр яадаг вэ гэхлээр худалдаа авалт хийхдээ л анхаарах хэрэгтэй. Яг худалдаа авалт хийхдээ ундаа уумаар байх юм бол за энэ ундаа уухад савыг яаж харих вэ нэгдүгээр тий. Хоёрдугаар үнэхээр миний биед ороод тэгээд энэ чинь ингээд эрүүл мэндэд маань сайхан юм уу тий. Үнэхээр надад хэрэгтэй юм уу гэдгээ бодох хэрэгтэй. Хоёрдугаар хувцас авлаа ч гэсэн хямдрал гэсэн тэдэн хувь хямдрлаа гэсэн энэ үг болгоод хүний сэтгүүд шууд худалдаж авъя гэсэн тийм одоо шууд дахин өгдөг юм л да. Гэтэл тэр өөрт шууд 100% хэрэглэгдэх хэсэг нь үнэхээр
баталгаагүй байдаг баггүй. Тэгэхээр хүн хууц худалдаж авахтаа за энийг би хэр удаа хэрэглэх вүлээ байнга хэрэглэх үү гэдэг ч юм уу тий. Баг уусаа тийм асуулт асууж явах хэрэгтэй. Худалдаа авалтаас анхаарах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд би яаж хогоо багасгадаг гэвэл салфетик хэрэглэхгүй бол зүгээр л усны альчууртай болчих л доо хэдүүлээ тий. Яг усны альчууртай болчоор ядуу харагдах хэрэгтэй. Ингээд усны альчууртай явдаг. За тэгээд энэ намайг одоо зарим вино аваад яваад гэж бодлоо. Энэ нэг Японы вино би явандаа уусан л та. Тэгээд шилэн хийж чадахгүй байгаа юм чи яах юм бэ? Тэгээд ийм гой тагтаа шил. Энэ дотор усаа цайгаа яг л аваад явчихдаг. Заавал би яагаад нэг хуунзар сартаа ус худалдаж аваад бас нэг хог хаяа тий. Дээрээс нь хуунзар сартаа ус чинь бас л хуунзрын жижигхэн микроэсмэ дотор хөрвөглөгддөг гэж олон улсын хэмжээнд хэлээд шүү дээ. Тэгэхээр ингээд усаа аваад явчихдаг юм би. За энэ болохоор бас миний хогоо багасгах нэг оролдлого гэсэн. Хоёрдугаар нэг худалдаа авахтаа их эрс багасгасан. Надад 7-8 жил болсон гутлууд байдаг. 7-8 жил болсон болтоо байдаг. Би одоо ч үздэг. Зарим хүн яг үжиг ганцнайгуу удаж байгаа тэг гэж хичээлээд. Гэхдээ би тэрийг өгж боддог гэвэл энэ хүн нөгөө хог багасгах одоо байгалийн хайрлах гэдэг тал дээр ойлголт жоохон муухан байгаа юм байна да. Би бол өөрөөрөө бахархдаг 7-8 жил би ийм гоё одоо цэвэрхэн өмсөд одоо бол би хог хаяа өмсдөг гэж боддог байхгүй. За ингээд багасгаад өгдөг. За тэгээд ер нь жуус уудгүй би жоохон хөвгттэй өмнөдөө 3 настай хөвгттэй нөгөө 3 настай хөвгч яадаг лээ тий ундаа чихэр бичээ аваа гэж тэгээд аль болох дандаа аимшиг хөвгөлтэй кино үздэг байхгүй. Дандаа чихэр эдээ шүдэн харахад байгаа ч юм уу тий чихэр эдэггүй шулбус аваад явж байгаа ундаа яг үүндээ тийм хөвгөлтэй кинод айгүй гэдэг шүү дээ. Тийм үзүүлчихдээ. Тэгээд нөгөө чи за би аац цаваа гэдэг байхгүй. Тэгээд аац гэдэг би. Аац өгдөг. Тэгээд сүүгийн манай том хуучсан. Тэгээд манайхаас энэ хоёр бол яалтчгүй гардаг. Энэ хоёр хогийг яг гэвэл хогоо багсаг группийн маань нэг урд нь яг энэ өвлчин энийг авсан. Тэгээ одоо бол авах болцсон. Гэхдээ өсөлгөөнд зориулаад хүмүүс бас авч байгаа юм байна. Тэгэхээр би нэгэнд надаас хэрэглээд манай хоёр хүүхэд хэрэглэж байгаа учраас энийг хаяхгүй ингээ хадгалаад байгаа. Хамгийн гол нь цэвэрхэн байх хэрэгтэй шүү дээ тий. Хүн хэрэглэгдэж байгаа юм чинь цэвэрхэн хатаацсан байх хэрэгтэй. Энийг ингэж хадгалдаг. За тэгээд шампан болгож би яг үндэ дээр үеийнхний хэлгээр барааны сангар ус аваадаг. Шампан гэж байгаа шүү дээ. Мэдэнтэй даа шахмал шампан жоохон өндөр нь жоохон тиймэрхэн байдаг. Яг тэгвэл нүг экол янз бүрийн юм холоогүй учраас элдв гоё юм байдаггүй эко бүтээгдэхүүнүүдэд. Хүн нэг хог баг гаргахад хичээгээд авах тусам хогноо ингээ гэрийнхээ хогийг харахаар юу идэж уугаад байна, юу хэрэглүүлээд байгаа юм бэ гэдгийг аймаасаа мэдээд авчдаг. Тэгээд би энэ аягүй буруу юм байсан байна. Энийг би хүүхдээ өгч болохгүй байна гэд өөр хэрэглээгээ хянаад ирэхлээр эдийн засгч амар хэмжигтэй болчихдог. За яалтчгүй гарч байгаа хогнууд бол гэх мэт одоо гялгар утал яалтчгүй гарч байгааз би бүр юусаа авахыг хичээдэг юм аа. Тэгээд яалтчгүй заримдаа гардаг. Тэгээд энийг яадаг вэ гэхээр доторхын маш сайхан цэвэрлээд хатагаад зөвхөн гялгар утны хэсэгтээ хадгалчихдээ. Ингээд манайх нэг сар гаруй болоод гялгар утаа тусдна, хуунцраа тусдна одоо энэ эдрэгтэй тусдна. Ингээд хадгалаад төвшөө сайхан болоод энэ хогоо багсыг группийнхтэй байгуулсан нөгөө нэг давхрын цэгүүдтэй авчид тушаацдаг. Гэтэл сүүлийн үед би юу анзаараад байгааг бол би нөгөө нэг өөрөө хичээгээд хүүхдүүдтэй хэлээд байгаа учраас манайхаас гарч байгаа хогны хэмжээ багасаад байгаа байхгүй. Уул нь 1 сар тушаадаг гэсэн бол одоо 2 сар болж байна. Тэгээд нөгөө хүүхдүүд чинь надаас суралцаад манай баг хүүхэд бол ээжтэй том болоод даавуу тавж гэж хэлсэн. Нөгөө тийм байртай тэгчин гялгар утаас бүр үзээ адуулсан биш 3 настай хүүхдээ. Тэгээ манай том хүүхэд бол 15 настай. Би 15 настай хүүхэд бол хогны талаар ярихад юу яриад байгаа юм бэ гэх бах тэ ер нь олон үеийн гэтэл одоо тэр хүүхэд маань биш шүү дээ. Тийм биш. Ярьсаар байгаа өөр хогийн одоо дахин тушаалж харилцах. Тэгэхээр тэр хүүхэд чинь яг Монгол улсын ирээдүйн учраас нөгөөх маань давхраа ялгаа өөрөө тушаадаг. Тийм болохоор одоо би тодорхой хэмжээнд өөрөө бахархаад байгаа. Би нэгдүгээр дүү хүүхдээ бэлдээдэг. Тэр бол Монгол улсын ирээдүйн. Хоёрдугаар би сургалтууд хийгээд бусдын хүүхдэд заагаад байна. Бусдад заагаад байна. Тэгэхээр ер нь бол хамгийн гол нь зөв юм бид нэгээд зөвхөн өөртөө хэрэгжүүлээд байх биш. Хэрвээ зөв гэж бодох юм бол ямар ч сувг байна. Ямар боломж юм сүлжээний хүмүүс гэдэг шиг хилээ ширлээ. Тэгэхээр юм бол аюу хурдан даалгаас нь 3 сая Монгол юм чинь дорхноо өөрчлөгдөх гэж би боддог.
Энэ яг жинхэнэ ихорч үйлчлэл гэж бодож байна. Тэг яг ирээдүйн Монгол одоо улс их орон тэг байгаль дэлхийг ээжигээ сайрлж байгаа одоо хамгийн бас гоё одоо бараг лам дээр очсон машинаас гоё боёо хийж байгаа байхгүй тийм. Эсвэл гайхалтай мондөг сүлжээтэй хамт сууж байгаа байж тээ. Би бол одоо суралцъя. Тэр маань ирчүүд бас суралцах хэрэгтэй. За тэгээд амкагийн хувьд бол за энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаараа Монголын хог дахин боловсруулах үндэсний холбоо маань бол маш их ажил хийж байгаа. Яг тэгэхээр бид нар бүгдээ дор тий гэр гэртээ ингээд хийгээд байдаг. Гэхдээ яг ийм олон хүмүүс байдаг тий. Энээс ч олон хүн байгаа л да. Өнөөдөр бол бас ажлын өдөр байлаа тий. Энээс олон Монголын эзэгтэй нэр бас зөвхөн эзэгтэй нэр шүү дээ. Бас залуучууд хүүхдүүд зөндөө хүмүүс байгаа тий. Эмээ өвнөр тий байгаа. Тэгээд энийг зохион байгуулж байгаа нь бол маш том ажил гэж бодож байна. Тэгээд цаашдаа бас юу хийх гэж бодож байна. За эхлээд бас нөгөө сайн ингээд хоёр бүртгүүхийн яриаг сонсоодсэн чинь хогны салбарт нөгөө хошин шог дээр гардаг шиг нэг сэтгэлтэй хүмүүс л явдаг. Одоо энэ арга хэмжээг зохион байгуулсан одоо 15 залуу байгаа. За бүгд бид нар ямар ч одоо төсөөгөөөр хийсэн. За тэгээд энэ танхим гэхэд бид нар дүн төлбөрөө гаргаж өгсөн. Одоо яг та нарын сууж байгаа танхим Max Group-ээс өөрсдөө нийгмийн хариуцлагатай зориулаад за сая дэлгэцээр явсан бүх видеог манай нуур сууж байгаа Пүүжи уурна хоёр маань ямар ч юм төлбөрөөр хийж өгсөн. Манай хачаагаар харахаар би бас өөрөө пэйжээр оруулсан. Бүр үнэхээр баярлж байна. Тэгээд нөгөө нэг энийг бас зохион байгуулах гэсэн шалтгаан гэх юм бол манайхаас нөгөө Английн албаны төсөл хэрэгждэг. Тэгээд энэ төсөл маань байгууллагууд дээр ерөнхийдөө хөвчсөн төвлөрч хэрэгждэг л дээ. Яагаад гэвэл нөгөө хэрэгжлэн хурдан байгууллагч бүтэц зохион байгуулалттай тэгээд хүмүүсийг хүчээр одоо төлөвлөлийг хийхэд хүрдэг. Тэгээд энийг хийгээ явуулсан чинь ер нь бол хүндрэл аюулт гардаг л да. Угаасаа хогны салбарт бол багасаа бид нар заалгаагүй учраас тэгээд тэгсэн ч гэсэн хүмүүс амар сэтгэлтэй заавал энийг хийх ёстой гэж байгууллагын сэтгэлтэй ханддаг болсон байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө ингээд гоё жигдэрсэн байгууллагуудыг олон нийтэд зөвлөжтэй гэдэг. Бид нар бол яг ихэндээ нөгөө байгууллагууд зориулж ивэнтээ ингээд зохион байгуулахаар ажлын өдрийг сонгож авсан. Тэгээд ингээд хийж авах явцад тэрийн чорлмаараа нэгний чорлмаараа ингээд аюул олон санаанууд орж ирэл. Тэгээд одоо энэ болон сууж байгаа эмэгтэйчүүдийг ч гэсэн бүжээгчид одоо минималист руу ч оруулмаар, гэртээрээ ч оруулмаар ингээд аюул олон зүйлд ингээд төлөвлөж аваад ингэж хуваарлсан байгаа. Тэгээд ерөөсөө энэ зүйл бол одоо яг манай Монгол улсад өөрчлөгдөхөд ингээд бэлэн болцсон. Яг ингээд нийгэм хүлээж авах бэлэн болцсон байгаа зүйл болохоор одоо хийсэндээ баяртай. Тэгээд хүрэлцэж гисэн бүх хүмүүстээ бас маш их баярлж байна. Тэгээд бүгд ингээд энд ирсэн оролцож байгаа бүх хүмүүс ингээд хилэн гутал би тэгж оролцъя, би тэрүүгээрээ туслая гэж бүгд ингээд дандаа ингээд өөрөө өөртөө сэтгэлээр авч өөр өөртөө чадах юмар ингээд оролцоо явж байгаа. Тэгээд цаашдаа бол бид нар Улаанбаатар хотынхоо бүх одоо байгууллагуудыг Английн алхалтай, айл өрхүүдийг Английн алхалттай болно гэж бодож зорж байгаа. За дээрээс нь сая нөгөө нэг ингээд Английн цэгүүд яриадсан бид нар ингээд нөгөө экопарк Улаанбаатар төслийн хүрээнд хог хэдийн дахин боловсруулах үйлдвэр технологийн парк байгуулахын төсөл манай дээр хэрэгжиж байгаа. Тэгээд тэр төслийн хүрээнд бол 2014 оны байдлаар Монгол улсад 20,000 гаруй хог түүж амьдралаа залруулдаг хүмүүс амьдардаг. За 200 гаруй одоо тэр хог түүхчдээс түүхийг давж бас тэнд амьдралаа залруулдаг 200 гаруй түүхий эдийн цэгүүд байгаа. Одоо энд бол манай цэгүүдийн ах дэгч нар ирсэн, цэгүүдийг эрхэлдэг хүмүүс бүгд ирсэн гэж байж байгаа. Тэгэхээр нөгөө бидний ингээд хог гэж хайцсан тэр зүйлийг чинь хогон дээрээс хүмүүс түүж аваад тэр цэгүүдд хүргэж өгөөд тэгээд тэндээс амьдралаа залруулж байгаа 20,000 гаруй хүмүүс байна. Энэ бол цэгүүд нь ч орж байгаа одоо байрны жижүүрийн хүмүүс ч орж байгаа хогийн цэг дээр бүр хог түүгээд амьдардаг хүмүүс нь ч орж байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг нэмж хэлэхэд нөгөө
заавал ингээд бэлэн юм хүлээх хэрэггүй. Заавал гэртээ ингээд өөрөө нөгөө английн алхалтын хогийн савнууд зориулж хөдөлж аваад тэгж заавал зориулах шаардлагагүй. Зүгээр л хоёр уутанд ялгаад тэрийг бункер дээр тавьчих тэгээд тэндээс чи нөгөө жолооч нь авдаг, хогт өгчт нь авдаг. Тэгэхээр ерөөсөө нэг заавал нэг бэлэн басны дараа хийн биш. Зүгээр л гэртээ хоёр уутанд чамаагүй ялгаад хилчгэл хэрэгтэй байна. Тэгэхээр англиад ингээд уутанд хийчихтэй бол хүмүүс бол ирээл авчдээ би бас харж ирсэн л нэг уутнаас ухаал нэг ингээд улам баг хог ингээд хийсэл очноор хөрдүүлээд байдаг те. Тэгэхээр энэ англиад хэлчихвэл гоё юм байна. Тэгээд одоо ингээд асуулт хариулт бас үзэгчдээс энд сонсон хүмүүсээс авъя. Тэгээд надад бол ингэж бодогдлоо. Ер нь бидний энэ гадаад орчин амьдарч байгаа энэ эргэн тойрон орчин маань бол ерөөсөө бидний дотоод ертөнцийн тусгал юм байна. Тэгээд бид нар дотроо өөрчлөлтийг хийчих юм бол тэгээд гадаад ертөнц маань гоё болчих юм байна шүү дээ. Тэгэхээр ухамсартай амьдрах бол үнэхээр амархан зүгээр хэмжээлэл өөрчлөлтийг хийгээл жоохон өөрчлөлт. Тэр бол нэг айхтар ингээл тэнцээд байх юм бол байхгүй юм байна. Тэрийг бол ойлголоо. Би бас өнгөрсөн 11 сард Шведд очиж үзсэн баг анх удаа. Шведийн Тос очиж үзлээ. Тэгээд Швед ч бүр эргэн тойрныхоо орнуудаас хог импортлж бүр худалдаж авдаг юм билээ. Тэр хогийг бол ялгахын ялгаад ялгахдаггүй нөө шууд шатаагаад Шведийнхаа тосгон хот суургуудыг эрчим хүчээр хангадаг гэж байгаа. Тэгээд Швед залуучууд ингээд одоо амар гялцал болсон хүмүүстэй бүр ингээд урахаа ноорхоо баг ингээд хөлөг уран гарцсан тийм готалтай явж байгаа байхгүй юу. Тэгээд гайхаад яагаад ингэдэг гэсэн бид нар ингээд хуучин хуцуудаа хүмүүс ингээд нөгөө тийм дэлгүүрүүдэд өгчдөг гинэ юм хон зардаг. Тийм дэлгүүрүүдээс хуц авч өмсдөг. Баг нэг өвөгийн өмсөжсэн энэ ямар гоё юу вэ сараач вэ гэх ингээд баг урахаа юм өмсөө явж идэг. Тэгэхэд бол надад их бүр шал өөр ухамсарын бүр өөр төвшөнд байгаа юм шиг санагдсан л та. Тэр хүмүүс бол яг энэ эд хогшлын энэ араас хөөцөлдөг те нэг тийм төвшнөөс бол бүр дээшээ явцсан юм байна. Ухамсартай хүмүүс юм байна гэж бол санагдсан. Тэгээд одоо ингээд минималист тогоо багасгая те дахин боловсруулъя гэж гэтэл манай үг дээдсээ те одоо баг 100-200 жилийн өмнө Монгол нэг айл хэрэг хог гаргадаг байсан те одоо ямар болчиход байгаа те энэ бол бидний баг цуснд байгаа бах. Тэгээд бид нар угаасаа минималист амьдэрдэг байсан юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлтийг яг өнөөдрөөс эхлүүлээ. Тэгээд ирээдүйн хүүхдүүдэд хүмүүжүүлээ, эргэн тойрондоо нөлөөлье. Тэгээд энэ сошиал нэтворкийг бид нар ашиглаад энэ сүлжээгээр нэгдэж нийлээ тийм ээ. Тэгээд би бас энэ тал дээр бас өөрийнхөө зүгээс бас чадхаараа тусламар санагдаж байна. Тэгээд энэ жижигхэн бичлэгнүүд бас ингээд надаас видео баг байгаа. Тэгээд цаашдаа контент хийх хүсэлтэй. Тэгээд өнөөдрийн хэвчээ